Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. Хичээл 195. Энэ хичээлээр хөрөнгө оруулалтын төслийн эдийн засгийн үнэлгээний шинжилгээг үргэлжлүүлэн авч үзнэ. Холбогдох ном болон нийгмийн сүлжээний хаягийг энэ дээр зааж өглөө. За өмнөх 195 дугаар хичээл дээр өнөөгийн бодит хүний аргыг авч үзсэн. Энэхүү өнөөгийн бодит хүний томьёонд өмнөх хичээлдээр тооцоолсон тоо мэдээллийг орлуулан тавьж өнөөгийн бодит хүүг тооцоолох шинжилгээг хийж байна. За энэ нь бол энэ дээр бол харагдаж байна. За өмнөх хичээлдээр 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлснээс ирээдүйд олох орлогын эдийн үн цэн бол энд тавигдсан байна. За өнөөгийн бодит хүүг тооцоолвол энэхүү цэвэр болгон ирээдүйн дүнг анхны хөрөнгө оруулалтын өртөгт хуваахад бол өгөөжийн бодит хүү бол тооцоологдох боломжтой байна. Нэг удаагийн мөнгөний ирээдүйн үн цэнийг хүснэ гэдгийг бол энд бол ашиглана. Энэ хүсэлтийн дөрөв төмөр буюу Вен тэнцүү дөрөв маань дөрөв дэх жил гэсэн үг юм. За энэ дөрөв төмөрийн дагуу харвал 12% багны дор бол энэ тоон бол утга бол оршиж байна. За тэгэхээр бол бидний хайж байгаа өнөөгийн бодит хүү бол 12-оос тэрүүний дараагийн хүүгийн хувь 13-2-ын хооронд оршиж байх нь бол тодорхой болж байна. За ийм учраас И буюу өгөөжийн бодит хувь нь бол 12%-аас их 13%-аас бага нь бол харагдж байна. Чухам яг хэдий тэнцүү байхыг энэ бол интерполяцийн арга ашиглаж тооцооллоо. За 12% харгалзах фактор бол хүснэгтээс авж энэ дээр тавилаа. За бидний хайж байгаа хувь бол энэ дээр байна. Өнөөгийн бодит хүү бол за үүнийг бол бид энд тооцоосон байгаа. За дараагийн 13% харгалзах хүүний факторыг бол энэ жолд тавьсан. За энэ дээр эдгээр энэ 3 хүүгийн факторыг ашиглаж факторын зөрүүнүүдийг бол энэ тооцоож харуулсан байна. За ингээд эндээс чухам 12 дор ямар хэмжээний тоон утга нэмэгдэхийг бол энд бол X-ээр тэмдэглэж тооцооллоо. За энэ дээр бол энэ 12 дор нэмэгдэх тоон утгыг бол энд тооцоолсон байна. За энэ факторуудын зөрүү энэ И-гээс 12-ыг хассан ялгуур энд бичигдсэн 13-аас И-гийн тоон утгыг хассан тоон утга энд байгаа. За энэ хоёрын нийлбэр бол энд бичигдсэн байна. За энэ нийлбэртэй энэ И-гээс 12-ын тоон утгыг хассан ялгуурыг бол хуваахад бол энэ 12%-аар нэмэгдэх хүүгийн тоон утга бол тооцоологдож ингэж гарсан байна. За ийм учраас бол бидний одоо хайж байгаа өнөөгийн бодит хүү бол 12-оос бол их буюу
12 бүхэл 1000-ны 5% байх нэ. За энэ бол 13-аас бага 12-оос их. За ингээд хоорондох яг өндөр нэр хэвчлэлтэй тооцсон хүүгийн хувь хэмжээ бол 12 бүхэл 1000-ны 5% болж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлж байна. Дараагийн хичээл дээр энэхүү хувийг логарифмын хувиргалт хийж тооцоолох боломжтой Монголын санхүүгийн мэргэжлийн хэмжээчдийн холбоог үүсгэн байгуулагддаг бол судалгааны явцдаа тогтоосон түүнийг бол авч үзэх болно.